Ирхэм одоо энэ дарга нарт манай мэргэжлийн засгийн газрын байгаль орчны сайд оюун хурал, барилга хот байгуулалтын сайд манай өөрөө энэ хотын ерөнхий инженер байсан хүн. Хотын ерөнхий менежер байсан хүн Мөнх баяр. Өнөөдрийн Улаанбаатар хотын захирагч Баттуулт. Та гуравтай бид нар хариуцлага тооцсон. 17 ондоо багтаж энэ ажил эхлэх ёстой. Олон жил ярьсан, 10 жил ярьсан. Улаанбаатар хотын иргэд шаардаж байгаа. Үндсэн хуулиар хангагдсан аюулгүй цэвэр орчин амьдрах эрхтэй. Тэрийн төр хангах үүрэгтэй. Яг өнөөдөр энэ 3 улс төрийн албан тушаалтан та 3 энийг биелүүлэх гэж сууж байгаа. Байнгаараа хилцүүлэг хийлээ, нөхцөл байдлыг гаргаж ирлээ, асуудлыг тодрууллаа. 17 ондоо багтаж ажил эхлэх ёстой. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд багтаж дуусах ёстой. Улаанбаатар хот бохроосоо салах ёстой. Асуудлыг захиргааны аргаар шийднэ хотод бол. Та нар хариуцлагыг хүлээж байгаа болохоор шийдвэр гаргаад захиргаадах ёстой. Би ийм байр суурьтай байдаг. Дэг журам сахилга хотыг хангах ёстой. Мэргэжлийн болсон үеийг ажилуулах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ мэргэжлийн одоо бодлого завхарсантай холбоотой өнөөдөр бид Улаанбаатар хот өтгөнтэйгөө зурлалдаа сууж байна шүү дээ. Энэ Улаанбаатар хотын энгийн одоо яг агентлагийн хариуцах ёстой ажил. Хамгийн дээд түвшин Улаанбаатар хотын менежер дээр шийдэгдэх ёстой зүйл өнөөдөр улсын хурлд орж ирчгээд яриа сууж. Ийм гутамшигтай арчааг байдал орсон. Тэгэхээр энэ дууга удирдлага та бүхнээс би тийм шаардна. Дараа жилийн үдээд ихэд асуудал эхэлж гисэн гүйцэтгэлийн танилцсан. Хэрвээ энийг эхлүүлж чадахгүй бол барилга хотын байгуулалтын сайд, байгаль орчны сайд, Улаанбаатар хотын дарга таагуурыг огцруулах асуудлыг яралт авахаас өөр аргагүй байдал орно. Тэгэхээр та нар тэр хамтын ажиллагааны бичиг цаас бэлдээд биендээ нэг гардуулаад ах хэрэггүй. Нэг баг болчихсон одоо. Ажлаа хурдан хий. Дахин улсын хурлд ийм дэмийн бүтээн оруулж ирнэ. Ямар компанитайгаа яаж ихэн мэргэжлийн та нарын ажил. Энэ их хурлын гишүүдийн ажил бүр биш. Тэгээ юм дарчааг дуурайад тэр компани тооцоог өгье, тим гэрээг өгье, тим үнийг өгье гэж бид тэргээр яах юм? Ажлаа сайн хийцгээе. Мэргэжлийн юмар хандцгаа. Тэгэхээр ахаад аль тэр экспертиз, аудит, тэр хяналт, зураг төсөл, технологи дээд зэргийн байх ёстой шүү. Энэ бол тоглож болох зүйл биш. Нэг мэтгэд нөгөө утаатай твцсэн шиг юм түүх болчих үед. Утааны чанар сайжирсан гэдэг нэг зарим сайд нь яриад бас нэг тийм нэг ард түмний доог шохоо болж байсан. Утаатай твцсэн гэхдээ утааны чанар сайжирсан утаа ярьлаа. Тэрэн шиг энэ олон 100 тэрбум төгрөгөөр энэ байгууллага хийх нь үнэр арилаагүй гэхдээ үнэр их чанараа нэг сайжирсан. Их англиун болсон гэж сууж явд. Энэ эвгүй шүү. Их л хатуу шүү. Энэ олон төмөн. 300 гаруй сая доллар. Өнөөдрийн ханшаар бараг 700 гаруй тэрбум төгрөгийн ажил шүү. Ийм зүйлийг хэлээ тэгээд ахаад хэлээ яралтай хурдан зохион байгуулалтанд хурдан ороод ажилдаа шуурхалаарай гэж. Тэгээд намар яг энэ асуудлаар хийж уулзцгаая. Газар дээр нь очиж гүйцэтгэлтэй байнгын ороо танилцъя гэж.